Улсын хурлын гишүүн оюун гэрэл 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх соёлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нийслэлийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ 2015 оны 2-р сарын 12-ны өдөр батлагдсан энэхүү хууль нь 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгааг онцлоод хуульд орсон гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм а. За уран сайхан нийтлэл танин мэдхүй нэвтрүүлэг гэдэг маань уран сайхны кино, тележүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнд хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, газар зүй, түүх, соёл, зан заншил, хэл зохиол, зан үйл, соёлын үеийг тайлбарлан таниулсан аливаа бүтээл ба сэтгүүл зүйн бусад жанрын бүтээлийг оруулахаар ингэж өргөн хүрээтэй давжигсан байна. За үндэсний нэвтрүүлэг гэдэг томьёоллыг бас энэ хуулинд оруулж өгсөн. За энэ нь болохоор телевиз, радио, кабелийн суугаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюсерын аль нэг нь Монгол улсын иргэн эсвэл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний 3-1-ээс доошгүй өвн Монгол улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг үндэсний нэвтрүүлэг гэж үзэхээр заасан байна. За 3 дахь нэр томьёо нь бол үндэсний кино гэдэг ойлголт соёлын хуулинд орж ирсэн. За үндэсний кино гэдэг бол зохиолч, ерөнхий найруулагч, продюсерын аль нэг нь Монгол улсын иргэн байж эсвэл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний аль нэгнийх нь 3-1-ээс доошгүй хүн Монгол улсын иргэн байх бүх төрлийн киног заана. Монгол улсын үндэсний кино гэж үзнэ гэж заасан байна. За энэ 3 нэр томьёоноос гадна квотуудыг энэ нэмэлт өөрчлөлтөөр тавьж гисэн. За хамгийн өндөр квот бол Монголын олон нийтийн радио телевизийн квот байгаа. Тэгэхээр олон нийтийн радио телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан нийтлэл танин мэдхүй нэвтрүүлгийн нийт агуулгын 60%-аас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх ёстой. За хүүхдэд зориулсан уран сайхан нийтлэл танин мэдхүй нэвтрүүлгийн 70-аас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байна. За ийм өндөр квотыг бол Европын орнуудын BBC бусад орнуудын үндэсний телевизтэй бол жишг болгож энэ өндөр хувийг тавьсан байна. Мэдээллийн төгсгөлд улсын хурлын гишүүн оюун гэрэл сэтгүүлчдийн сонирхсан асуултад хариулт өгөөд хууль батлагдаад 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд бэлтгэлээ хангасан гэдэгт найдаж байна гэлээ.